Энэ аяхтай усыг би хэр удаа өргөх юм бол миний гарч хэлэх бол за магадгүй 5 минут, 10 минут хэр удаа өргөн төдий чиний гарч хэлэх бах тий. Тэгвэл яг үүнтэй адилхан хүн ууртай, бухимдалтай, стресстэж бодож байгаа тэр асуудлуудаа байнга бодоод л яваад ах юм бол тухайн хүний сэтгэл зүй төдий чиний тавгүй байгаад идэг байх нэ. Тэгвэл би шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ усыг уух уу, эсвэл асах уу? Хүн ууртай, бухимдалтай үедээ хурдан хугацаанд шийдвэр гаргахдаа ямар нэгэн буруу шийдвэрийг гаргаад байдаг. За жишээ нь энэ мэдчихлээ. Уур бухимдалтай, стресстэй байгаа үедээ хүн бусдад уураа гаргах, хил амаар доромжлон өдөөн хатгах магадлал их байдаг байна. Мөн сэтгэл санаа тогтворгүй үедээ согтууруулах хугацааны зүйл хэрэглэвэл бусдын биед халах магадлал өндөр байдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр иргэд та бүхэн ямар нэгэн байдлаар хурдан хугацаанд ууртай, стресстэй үедээ шийдвэр гаргах гэж байгаа бол сайн бодож тунгааж зөв шийдвэрийг гаргах юм бол хүний эрүүл мэндийн халдваршгүй байдлын эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.